За сайн байцгаана үзэгчдээ. Геополитикаа Монгол сувийнхаа ээж нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Эрдэнэчил сайд маань өргөдөж ирээд байна. Өдрийн мэнд сайд. За өдрийн мэнд. За Ираны дайн одоо 3-7 хоногт үргэлжлэж байна. Энэ улам л одоо төвөгтэй байдлаар орж ах шиг байна. Энэ тухай ярилцах хэрэгтэй байна мэдээж. Тэгэхээр таныг ярихыг урьж байна. Эхлээд сайд аюугаа нэлээд суугааныг тохируулах юм. За. За манайх дуу ямар хөө байна вэ хэлээд өгөөрэй. Нэг хоёр гурав. Дуу хэвэн байна уу? Нэвтрүүлэг хийсэн байна. Дүрс хэвэн байна. Дуу хэвэн багш байна. За. Нэг дүрсээ нэг харах. За ярианд оръё. За бидний өнөөдрийн ярианы агуулга хоёр зүйл дээр төвлөрье гэж бодож байна. Ираны дайны нөхцөл байдлыг урдаар ярина. За энэ Хормузын хоолой одоо өнөөдөр дэлхийн худалдааны томоохон сувг л да. Тэгээ энэ сувгийн талаар ярихгүйгээр одоо өнөөдрийн энэ байдлыг тодорхой дүгнэлт гаргаж ярих боломжгүй юм байгаа юм. Ер нь энэ Ирантай энэ дайн яагаад үүсвэ гэдэг асуудлыг бас нэг олон юм ярихаар бол цаг авчих байх. Их товчхон энэ тухай дурдаад ярьчих гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол ерөөсөө Ирантай дайтахыг сүүлийн 20-30 жил Израилийн засгийн газар нэг их хөөцөлдөж байсан. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсыг энэ дайнд татаж оруулах гэж. Тэгэхээр тэр одоо сүүлийн 30-аад жилийн хугацаанд ер нь барууны одоо мэргэжлийн улсуудын мэдээгээр Пентагон ерөөсөө Ирантай дайтахын эсрэг байсан. Тэгээ 30 жил энэ байр суурин дээрээ байж ирсэн юм байна лээ. Тэгээд Трампын өмнөх одоо 3 ерөнхийлөгчийг энэ мэдээнүүд дээр дурдж ийн л дээ. Энэ байр суурийг бол мөрдөж ирсэн. Одоо хамгийн сүүлд нь гэхэд одоо Байден ерөнхийлөгчийн үед Нетаньяху Израилийн ерөнхий сайд 2 удаа Ираны эсрэг цохилт өгөөч гэж хамтарч байлдаа гэдэг санал тавьж яхад хоёуланд нь дэмжээгүй хариу авсан. Нетаньяху. Харин Трампын хувьд байдал өөр боллоо. Сая жил гаруугийн хугацаанд үндсэндээ 25 оны 6 сард байна уу да. Анхныхаа цохилтыг өгсөн. Тэр нь бол одоо Ираны цөмийн байгууламжуудыг устгах чиглэлтэй байсан, бодолтой байсан аль аль нь. Тэгээд яг нарийн ярил тэр мэдээллийг бол Ираны тал бол зүгээр суухгүй шүү дээ. Энэ бүх юм яриа хөөрөө чинь ингээд үүсэж байгааг бүгдийг ажиглаж байсан. Тэр үед одоо бөмбөгдөхөөс өмнө Ираны тал өөрийн байгууламжийн гол чухал юм одоо зүйлүүдийг ийш тийш нь тараагаад аваад явцсан байгаа юм. Тэгэхээр бөмбөгдсөн хэсэг нь бол бөмбөгдүүлсэн хэсэг нь бол яг мэдээж хэрэг нэлээд их хэмжээний хохирол учирсан боловч яг одоо Ираны өөрийнх нь цөмийн энергийг ашиглах одоо тэр тоног төхөөрөмжийн хувьд бол
том алдагдал хүлээгээгүй гэсэн мэдээлэл байдгийг. Одоо хүртэлж тийм байгаа. 12 өдрийн дайн гэж одоо тэмдэглэгдсэн дайн шүү дээ. Тий. 25 оны 6 сард. Тий. Тэгэхээр ингээд ирсэн. Тэгээ одоо бол ингээд бас үндсэндээ энэ өнгөрсөн оны 6 сард болсон энэ ажил үргэлжлээд энэ дайн үндсэндээ үргэлжлээд явж байна л да. Энийг бол одоо өнөөдөр энэ бие даасан одоо мэрэгжлийн улсуудын тодорхойлж байгаагаар бол энэ тусгаар тогтносон бие даасан улсын эсрэг үйлдэж байгаа төрөмгийлэл гэж тодорхойлж байгаа. Төрөмгийлэл. За ингээд зарим тодорхой бас зүйлүүдийг ярих гэж бодож байна. За энэ дээр ингээд ер нь хормозын хоолой эдийн засгийн нөлөө гэж тодорхой хэдэн баримтууд энд харагдаж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө сая бол одоо энэ дан эхэлсний дараа Иран хормозын хоолойг үндсэнд нь хаачихлаа. Тэ. Одоо бүр тэр байтугай мин тавьж байгаа хормозын хоолойд. Тэ. Тийм учраас одоо энэ худалдааны том усан онгоцууд бол явах боломжгүй болж байгаа. Гэхдээ бас Ирантай сайн харилцаатай байгаа орнуудын усан онгоцуудыг бас явуулж байгаа. Өөрөөр хэлбэл ялгууртаа хандж байна гэсэн үг. Тэ. За тэгэхээр ерөөсөө энэ хоолойгоор дэлхийн газрын тосны нийт тээвэрлэлтийн 20% нь нэвтэрч байдаг. 20% энэ байж. Тэ. 20%. За дайны өмнө нэг өдөрт л 20 сая баррел газрын тос нэвтэрдэг байсан. За одоо тэгээд мөргөлдөөний өмнө 1 баррел нефт $70 байсан бол өнөөдөр $100 төрчихээд байна. За мэргэжлүүдийн ярьж байгаагаар бол ерөөсөө цаашдаа хэрвээ энэ байдал хурцлуулан байдал улмал үргэлжлээл явах юм бол нефтний үн $150-аас $200 хүрч болжшгүй гэдгийг бол тэмдэглэж байна. За энэ нь мэдээж яг эдийн засагт энэ улс орнууд одоо ялангуяа энэ нефтийг хөдөлж авч байгаа улс орнуудын эдийн засагт хэр зэрэгээр нэг тодорхой одоо тийм муугар нөлөөлөх нь бол их тодорхой харагдаж байгаа биз дээ тийм. Тий. За одоо жишээ нь ингээд Япон гэдэг дэлхийн одоо том эдийн засагтай улс байж байна. Одоо Японы хэрэглэж байгаа газрын тосны 91% нь энэ хоолойгоор дамжиж ирдэг байна. 91%. Филиппиних 94% байдаг юм байна л. Тий. За Хятадыг бол их бага тоо тавьж байна лээ. 1.5% гэж. Гэхдээ энэ дээр би нэг тайлбар хийнэ. Дараа нь ягаад 1.5% байна уу гэж гарч ийн үү гэдэг. За Америкийн нэгдсэн улсын цэргийн бааз энэ Персийн буланд 27 байдаг юм байна. Энэ 27 цэргийн бааз сүүлийн одоо энэ дайны үед бүгд Ираны бөмбөгдөлтөнд ямар нэгэн байдлаар өртсөн. Тий. За энэ баазууд чинь цөмөрөө тэнд юуны орнуудад байж байгаа шүү дээ. Персийн булангийн орнуудад байгаа шүү дээ. Энэ баазууд нь. Одоо Сауди Аравиас ихсүүлээд Арабын нэгдсэн Эмират ингээл Катар гэл бүгдэнд Америкийн баазууд, цэргийн баазууд бол байж байгаа. За тэгээд бүгд бол өртөж гинэ гэсэн үг. Энэ чинь юу гэсэн үг гэхээр нөгөө хөрс зэрэгэлдээ Арабын орнуудын эсрэг үндсэндээ бас дайдж гинэ гэсэн нэг санаа гарч ирж байгаа биз? Аянда. Тэгэхээр эн чинь бол бас ер нь байдлыг бол энэ Иран, энэ Персийн булангийн орнуудтай харилцааны одоо байдал нэлээд хурцж гин гэдэг нь бол тодорхой бас харагдаж байна л да. Тий. За тэгээд ер нь бол зэр зэвсгийн талаар бол Иран бол их том улс. Тийм учраас зэр зэвсгийн талаар бол ерөөсөө юу одоо амархан устгацсан гэж байдаггүй юм байна лээ. За тэгвэл барууны мэдээгээр бол ер нь л бараг л 80% нь устгацсан юм шиг л юм явж ийн лээ. Тэгвэл тэр нь бол яг үнэнд нийцэхгүй байгаа бололтой юм шиг байна лээ. За энэ одоо энэ хормозын хоолойд газрын тос тээвэрлэж байгаа нийтдээ 1000 орчим танкер тэнд гацсан байж байна. 1000 орчим танкер. Маш их хэмжээний одоо тэнд нефт ингээ хадгалагдаж байна. Зарим нь одоо устгадаад хормозын хоолойг бол бохирдуулж байна. Энэ их ноцтой асуудал. Дараа нь энийг яаж цэвэрлэх үү гэдэг асуудал гарч ирнэ л дээ аянда.
За тэгээд энэ мянгаад танкер гацсан байна гэж би одоо хэллээ шүү дээ. Энэ мянгаад танкер гэдэг чинь нийт танкерын 22% юм байна лээ. Тэгэхээр энэ чинь одоо бараг 4-1 л гэсэн үг шүү дээ бараг. Ийм их олон танкерууд тэнд одоо үндсэндээ гацчихад байна гэсэн чинь энэ эдийн засгийн одоо дэлхийн эдийн засагт бол хэр зэрэг муугар нөлөөлж байгаа гэдэг нь энэ тооноос бол тодорхой харагдаж байгаа байх гэж бодож байна. За яагаад Трамп энэ дайнд оролцохоор болов гэдэг асуудал аяндаа гарч ирж байгаа. Ер нь энийг бол бүгд ярьж байна. Тэ. Тэгэхээр ерөөсөө эн чинь Трамп ерөөсөө тэр Жанжин штабын дарга нь бол Ираны эсрэг дайдаж болохгүй гэж хэлсээр байтал үүнд нь оролгүйгээр дайнд оролцсон байна. Нетаньяхугийн сайхан үгэнд ингээд автжээ гэдэг дүгнэлтийг одоо энэ барууны бие даасан одоо мэргэжлийн улсууд бол тодорхой хэлж байна л да. Тэ. За тэгээд энэ ерөөсөө гол би өмнөх хоёулаа подкастн дээр ярьж байхад хэлжсэн шүү дээ. Нэгдүгээр зорилго нь бол ерөөсөө Ираны толгойг авах. Нэг ёсонтой Ираныг засгийн газаргүй болгох, Ираны хамгийн том хүнийг авч явах. Тэрнийг одоо тэр зорилгодоо хүрчлээ шүү дээ үндсэндээ. Хаманыг бол одоо үндсэнд нь устгахчлаа. Бас тэр байсан газар нь том одоо албан тушаалтнууд байсан, генералууд байсан бүгд устгацсан. Бүгдийг одоо устгасан байна лээ. Тэ. Тэгтэл одоо хүүн гараад ирлээ. Хүүн залгамжлаад гараад ирлээ. Энд чи юу гэсэн үг вэ? Эднэр бол Америк, Израиль хоёр бол ерөөсөө эхлээд толгойг нь авчих юм бол тэгэл арчилсан Америк, Израильд нийцсэн засгийн газар гарч ирнэ гэж бодож исэн. Ийм л төлөвлөгөөтэй байсан. Тэр нь талаар болж штэ. Энэ тухай бол мэргэжлийн улсууд бол олон удаа хэлж ирсэн. Энэ чинь тэгж амархан өөрчлөгддөг гэдэг биш ээ гэж. Тэгэхээр энэ бол тодорхой харагдж байна л да. Одоо Венесуэлыг аваад үзэл дээ. Ялгаагүй. Бас л тиймэрхүү байдалтай л байж. За тэгээд энэ Нетаньяху бол юу гэж хэлдэг одоо мань хүнд одоо толгойг нь эргүүлж ирсэн энэ тухай мэдээллийг би уншсан учраас ярьж байна л да. Ерөөсөө Ираныг ингээд сөгдүүлж авсны дараа юу Хятад эдийн засаг их өндөрнэ. Бид мэдэн шүү дээ. Америкийн нэгдсэн улсын гол сөргөлдөгч хүч өнөөдөр дэлхийд Хятад номер 1 болчиход байна. Тэгэхээр энийг ашиглаж байна да нэг ёсондоо. Ираныг сөгдүүлж авсны дараа Хятад эдийн засаг хөндөрнө. Тэгээд Ираныг бол буулгаж авахд тэгээд өөрөөр хэлбэл Хятадыг буулгаж авахд Америкийн нэгдсэн улсын хувьд бол амархан болно гэж л ярьж байгаа шүү дээ нэг ёсондоо. Тий. Тэр байдал нь одоо яг хэрэг дээр ямар байна вэ? Хятадын эрчим хүчний бие даасан төвшин өнөөдөр 84% байна. 84%. Тийм үү. Өөрийнх нь бие даасан төвшин. Өөрөөр хэлбэл хинээс шалтгааллахгүй. Тэгээд Хятад одоо бид мэдж байгаа тэр мэдээлэл бол энэ тэндгүй явж байсан. Их хэмжээний хөрөнгө оруулалтыг Хятадын засгийн газар энэ нар, салхины эрчим хүч, цөмийн эрчим хүч, усан сахилгаан станц барихад бол оруулж ирсэн. Энэ чинь нөгөө 84% чинь бүрдүүлж байгаа байхгүй юу? Нэг ясандаа. Тэ. Тэгэхээр энийг бас бодолцох ёстой л доо. Зөвхөн гадаадаас одоо жишээлбэл гадаадаас орж ирж байгаа одоо нефтч гэдэг юм уу, хин холооны одоо ач холбогдол бол яг нариндаа ярих юм бол тийм их ач холбогдолтой бас биш байна шүү дээ. Эдийн засгийн бол нураачихаар тийм байдалд орохооргүй. Тийм учраас бие даатсан төвшөнд өнөөдөр Хятад байна гэдэг бол их том тоо. Их том тоо. За ингээд жишээ нь Хятадд өнөөдөр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл нүүрсний үйлдвэрлэлтэд дүүж байна гэж хэлж байна шүү дээ. Нүүрсний үйлдвэртэд дүүж байна гэж. Дулааны цахилгаан станц тий сэргээгдэх эрчим хүчний хэмжээ бол тэнцэж ирсэн. 50% тал болоод ирлээ гэсэн үг л дээ. Өнөөдөр дэлхий дээр сэргээгдэх эрчим хүчинд Хятад шиг их хэмжээний хөрөнгө оруулж байгаа улс дэлхий дээр байхгүй юусэн. Одоо цахилгаанаар одоо ажиллаж байгаа одоо ингээд машинууд сайхан машинууд Монголд орж ирж шүү дээ. Одоо өнөөдөр манай залуучууд энэ ийм машиныг чинь унаал явж шүү дээ. Тий. Нэг цахилгаанд нэг залгаал цахилгаанаар нэг юу яах батарейнуудаа ингээл цэнгэлэхэд 210 км явж шүү дээ машин. Огт агаарт бохирдол учруулахгүйгээр. За ингээд тэгээд энд юу ярьж исэн? Хятадын газрын тосны импортын
17% нь Иранаас ирж гин гэж ярьд юм байна лээ. Ийм тоо гарч байна. Ер нь биш тийм тоонууд дээр бас би нэг юм хэлэх хэрэгтэй. Тоонууд бол их олон янз гарч ирж байна шүү. Тийм учраас одоо миний хэлж байгаа тоо бас тэр болгон яг үнэн байдал нийцэхгүй байхыг бол үсэхгүй. Тийм учраас энд их тийм болгоомжтой хандах хэрэгтэй шүү гэдгийг би бас энэ хэл хэрэгтэй гэж байна. Газрын тосны импортын 17% нь Иранаас ирж гин гэж ярьж байгаа юм. За энэ дээр бол би тайлбарлаж байна шүү. Тий. За тэгээ хардаа энэ дээр би цааш нь тайлбарлаад ярив. Тэгээд ингэж байгаа юм. Хятадын нийт эрчим хүчний хэрэглээний дөнгөж 1.5% нь Иранаас хамаарч байна гэж хэлж шүү дээ. Нийт эрчим хүч. Тэгэхээр энэ одоо энэ ийм тоо бас байдаг юм байна. Дэлхийн нийт танкерын 18% нь Хятадд үйлчилдэг сүүдрийн флот. Энэ флот нь олон улсад одоо тогтсон хууль дүрмийн хүрээнээс гадуу үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тэгээд хулгай өөрөөр нэг ёсондоо бол контрабанд гэсэн үг нэг ёсондоо. Өөрөөр хэлбэл Ираны газрын тосыг замд нь өөр улсын болгож өөрчилдөг юм байна. Өөрөөр тугаа өөрчилнө гэсэн үг шүү дээ. Энэ одоо анх гарахтаа Ираны тугтаа гарсан бол дараа нь Малайзих юм уу Сингапурын тугтаа явж иж болох нэ дээ. Тий. Тэгээд эцсийн нөгөө Хятадын бомбоор орж ирэхдээ өөр улсын нэрээр орж ирдэг юм байна. Ираны нэрээр биш. Тийм учраас бол жишээлбэл одоо Иранаас яг тодорхой төчнө хэмжээний нефт одоо авч яах гэж яг тоог нь гаргахад бас их бэрхшээлтэй болчихж байгаа байхгүй юу? Янз бүрийн тоо байх тийм. Тийм учраас янз бүрийн тоо байж болно. Янз бүрийн төр тоонууд бас үнэн зөв байхыг ч бас үгүйсэхгүй. Тийм учраас энэ тоонуудад бас тийм жаахан ялгууртай хандах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За ингээд тэгээд одоо байгалийн шингэрүүлсэн хийний 31%-ийг бүгд намт Хятад ард улс ойрох дорндоос авдаг байна. Байгалийн хий. Энэ нь бол одоо жишээлбэл Катар, Аман, Арабын нэгдсэн Эмират улс одоо жишээл улсаас авдаг байна. Тэ. Гэхдээ Хятадтай өөр улс том улсуудыг харьцуулъя л да. Жишээ нь одоо Япон, Солонгос, Филиппин 3-ыг аваад үзье. Эднэртэй харьцуулах юм бол Хятадын хамаарал их бага байгаа. Япон, Солонгос, Филиппиний хамаарал бол маш их өндөр байгаа. Тийм учраас эдийн засагт нь бол доголдох боломжтой. Тийм ч учраас би түрүүн бас нэг ярилцсан дээр подкастн дээр хоёулаа ярьж байхдаа Японы сая одоо ерөнхий сайд эмэгтэй хинтээ Америкийн ерөнхийлөгч Трамптай уулзж байхдаа Оросоос байгалийн хий худалдаж авахыг зогсоохгүй гэдэг мэдээлэл хийсэн шүү дээ. Энэ чинь Японд ямар их ач холбогдолтой чухал байна вэ гэдгийг тэд нэр өөрсдөө ойлгож бид нар Америкийн хэлснээр Америкийн тушааснаар бид нар явж чадахгүй гэдгийг нүүрэн дээр нь хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ байдлыг бас бид нар бодох хэрэгтэй л дээ. Үнэхээр Япон бол тийм газар нутгийн хувьд бол тийм том улс бас биш. Одоо газрын баялаг бас төдийлөн тийм их байхгүй. Газрын тос байгалийн хий бол тэр чинь гаднаас маш их хамааралтай учраас бол жишээл эдийн засагт нь бол их хүчтэй нөлөө үзүүлж байгаа юм л да. Энэ том өөрчлөлтүүд чинь. За энэ би түрүү бас хэлсэн энэ Филиппин газрын тосныхаа 94%-ийг Хормузын хоолойгоор дамжуулан авдаг. 94%. Филиппин ч тэр их том улс шүү дээ. За тэгээд Хормузын хоолойгоор дамжин өнгөрч байгаа нийт газрын тосны 80% нь Азийн зах зээл рүү чиглэдэг юм байна. Энэ дээр одоо гарцсан байгаа байна. Энэ Аз руу чиглэдэг юм байна. Тэгэхээр энэ чинь Азийн орнуудын хөгжилд хэр зэрэг их ач холбогдолтой хоолой вэ гэдэг нь бол эндээс энэ тооноос жишээл тодорхой харагдаж байна л да. За ингээд үүний зэрэгцээ Хятад энэ ойрох дорнодын энэ байдлыг харгалзан үзээд Оросын холбооны улстай байгалийн хийн хоолой Сибирь 2 эрчим хүчний хэлэлцээг одоо сүүлийн үед эрчимжүүлээд эхэлж байна. За энэ дээр шууд Монголыг бас ярьж болж байна. Монголчин одоо яг хоёр хөрш маань Орос, Хятад хоёр байгаа. Тэгэхээр Монголын газар нутгаар дамжин өнгөрөх хийн хоолойн асуудал үүнтэй шууд холбогдолтой болоод ирж байгаа биз. Тэгэхээр Хятадд бол үнэхээр одоо энэ Хормузын хоолой хаагдж байгаа учраас
Оросоос манахаар дамжаад орж ирдэг хоолой хоолойны чухал ач холбогдол нь нэмэгдээд ирж байгаа биз аяндаа. Гэхдээ эн чинь зөвхөн Оросоос орж ирж байгаа эн чинь манайх ганц биш шүү дээ. Эн чинь Казахстанаар дамжсан бүр одоо зүүн талаар дамжсан хоолойнууд бол хятад руу орж байгаа тоонууд байгаа шүү дээ. Гэхдээ монголоор орж ирэх. Тэгэхээр Монгол улсад өнөөдөр энэ бол их сайхан бас боломж нээж өгч байна гэж би хэлэх гэж байна л да. Энэ яриа хэлцээ цаашаа ирчимжээд. Энэ чинь энэ асуудал чинь олон жилийн өмнө яригдж ирсэн өнөөдөр л харамсалтай амьдрал хэрэгжиж эхлэх гэж байгаа нь сонирн байгаа байхгүй юу? Энийг аль түрүү уул нь хийх ёстой байсан байхгүй юу? Тэгэхээр Монгол улсын өөрсний манай гадаад бодлогын уршгаар энэ ажил яваагүй байхгүй юу? Энийгээ бид нэр өөрсдөө ойлгодог, мэдэрдэг байх хэрэгтэй. Тий. За тэгэхээр ерөөсө Америкийн нэгдсэн улс хятадыг одоо ямар нэгэн байдлаар эдийн засгийн хүнд байдалд оруулж чадахгүй гэдэг нь ингээ харагдаж байгаа биз? Өөрөө энэ тооны юунаас харагдав. Харин Анугийн одоо энэ баримталж байгаа байр суурь явуулж байгаа үйл ажиллагаа нь бол өөрийнх нь холбоотнуудын эдийн засгийн байдлыг тойлдуулж байгаа байхгүй юу? Одоо маш тодорхой байгаа биз? 40 одоо 50-аад оноос хойш одоо жишээлбэл зөвлөл холбоот улсаас хямд төлж авдаг байсан. Европын эдийн засаг ингээл СИП-гээ босоод ирсэн шүү дээ. Тэ? Тэр хямдхан байсан учраас. Одоо Америкаас тэр хийг хөдөлж авчихсан шүү дээ. Үнэ нь 5-аас 6 дахин үнэтэй болж байна. Нэг айл одоо тэр улсаар нь ярих авал нэг айл өнөөдөр 1000-аас доошгүй евро даже илүү евро халаалт төлж шүү дээ. Ингээ бодоод үзтээ. Тэгэхээр чи энэ ч одоо Германы байдал. Одоо Германаас чи хичнээн олон том үйлдвэрүүд Америк руу нүүчж гэнэ үү? Энэ Америкт ашигтай шүү дээ. Германд ашиггүй. Гэтэл нөгөө Америк, нөгөө Герман, Англи, Франц гурав Трампын үгэнд ороод гүйж идэг. Өөрөөр хэлбэл өөрийнхөө улсын язгуур эрх ашигын эсрэг юм хийгээл явж байгаа улсууд байхгүй юу? Энийг одоо бас ойлгодог байх хэрэгтэй. Энэ тийм ч учраас өнөөдөр энэ гурван улсын чинь тэргүүд нэр хүнд нь унчаад байна гэдгийг би түрүүчийн подкаст дээр тодорхой ярьсан шүү дээ. Тий. За ингээд энэ бас нэг тоо баримтыг энэ Америкийн мэрэгжилтүүд гаргасан байна л дээ. Энэ 2 сарын 28-нд эхэлсэн Ираны эсрэг энэ цохилт эхний одоо 24-өөс 36 цагийн дотор мөнгөн дүнгээр нь аваад үзвэл 5.2 тэрбум доллар болсон байна гэж байна. Өөрөөр хэлбэл тэр бөмбөгдөл эднийг тооцоод ингээд үзэхэд нийт зарцуулагдсан Америкийн хөрөнгө бол 5.2 тэрбум доллар байна гэж байна шүү дээ. Энэ чинь 2-оос 3 хоногийн хугацаа. 2 хоног, 3 хоног бараг хүрэхгүй хугацаа. Хугацаанд л энэ чинь биш 1 хоног гаруй хугацаа. 1.5 юм байна. 2 хоног ч хүрэхгүй юм байна. Энэ дан Америкт 5.2 тэрбум долларын зарлага гарч штэ энэ улсад 36 цагийн дотор. Тий. Ийм сонирн байгаа биз? Тий. Тэгэхээр энэ бол ямар дан гэдэг чинь ямар их улсын хөрөнгийг ингэж устгадаг идвэ гэдгийг бол жишээл энэ тоогоор л тодорхой харагдаж байна л да. Энэ чинь зөвхөн Америктай ч холбоотой биш л да. Одоо энэ Украины дантай ч ялгаа байхгүй шүү дээ. Маш их хэмжээний хөрөнгө гарч ийн гэсэн үг. Тий. За энэ тэгээд бас нэг юм ярьж байна. Энэ профессор Мейершайр гэдэг Чикагогийн их сургуулийн одоо энэ асуудлаар баг өдөр болгон их тодорхой мэдээлэл, дүгнэлттэй мэдээлэл гаргадаг том профессор хүн байгаа. Тий. Их нэр хүндтэй. Тэгээд чих нөлөөтэй хүн байна л. Тэгээ энэ хүний хэлж байгаагаар бол ерөөсөө агаарын цохилтоор аль нэгэн улсын засаг төрийг түлхэн унгаас нь түүх гэж байдаггүй маа гэж. Энийг чухал. Одоо энэ хараад жишээг тэд нар татчихна л Хойд Солонгос ч тэр, Вьетнамд ч тэр, Афганистанд ч тэр хичнээн агаараас бөмбөгдөөд зорилгодоо хүрч чадаагүй өнгөрсөн шүү дээ гэж. Тэгээд энэ сүүлчийн жишээ бол энэ Афганистан байж байна л да. Яаж Афганистанаас Америкт гарваа? Бүр нийгэмтэй юм болсон шүү дээ. Өөртөө тэр машин зашаана эвдлээд гарч ирсэн шүү дээ.
Бүр одоо ингээд телевизээр их тодорхой харагдчихсан. Тэгэхээр тэгээд чинь заавал хуурай замын хүчингүйгээр зөвхөн удирдлагыг устгаад бол улсын одоо бодлогыг өөрчилж болдоггүй юм а гэдгийг л бол Мершаймер профессор их тодорхой ярьж байна. Тодорхой тоо баримттай л гаргаад ярьж байна. Тэр ч үнэхээр тийм. Иракын дайныг бид нар мэдэн шүү дээ. Америкийн нэгдсэн улс одоо Буш-ийн үед дайм үтсэн шүү дээ. Тэгээд тэр их хэмжээний 210 мянган зэрэг орсон байхаа. Орж ээж хин Саддам Хусейнийг унгасан шүү дээ. Дараа нь тэр хүнийг цаазалсан. Тэгэхээр зөвхөн агаарын улсын юуг удирдлагыг одоо устгаснаар улсын бодлогыг өөрчилж болдгүй юм а гэдгийг л бол жишээлээ. Өөрөөр дайнд ял байгуулж чаддаггүй л гэж яриад байгаа юм. Тэр агаарын хүчнээр дай хийгээд ял байгуулна гэдэг тийм ойлголт түүгэнд байхгүй л гэж яриад байгаа юм. Яг үнэ. Тэгэхээр ерөөсөө энэ том мэрэгчлүүд чи Америкийн мэрэгчлүүд, Европын мэрэгчлүүд ч ярьж байна. Ерөөсөө Америк, Израиль бол Ираныг ялж чадахгүй. Иран ялцсан гэж хэлж байна. Тэгээ энийг тайлбарлаж ярина л да. Энэ одоо жишээлбэл Ирактай харьцуулахад би сая Иракийн тухай ярьсан шүү дээ. Ирактай харьцуулахад Иран газар нутгийн хэмжээгээр Иракаас 4 дахин том байна. 4 дахин том. Дээр нь 93 сая хүн амтай. Бодоод үзтээ. 93 сая хүн амтай. За газар зүүн тогтцыг аваад үзэх юм бол өндөрлөгт оршдог. Тийм орших айсав газрыг хүрээсэн бартаа ихтэй уулархаг бүс нутгаас бүрддэг юм байна. Иймд Ираныг ерөөсөө мэрэгжилтнүүд бол цайз гэж тодорхойлд юм байна л да. Уучлаарай. Манай газар нутгаас бага зэрэг том юм байна лээ. Манайх ч одоо дэлхийд 17-8-д ордог болсон шүү дээ. Тэгэхээр бидний өмнө байх нэ дээ. Газар нутгийнхаа хэмжээгээр. За ийм газар нутагтай одоо улсыг бол буулгаж авна гэдэг бол ерөөсөө хүний санаанд багтамгүй юм байна лээ. Иймээс ч Америкийн генералууд Ираны эсрэг дайдаж болохгүй гэдгийг анхааруулж ирсэн. Энэ тохиолдлын зүйл биш. Ерөөсөө. За энэ өнөөдрийн стратегийн нөхцөл байдлын талаар барууны за тэгээд энэ бие даасан мэргэжлүүдийн тоо мэдээ их зөрж байна л да. Би бас түрүү хэлсэн. Тэгээд албаны мэдээллээр бол Ираны давшилтын зэвсгийн нөөцийн 80 орчим хувийг Америкийн нэгдсэн улс Израилээр устгачлаа гэж ярьж байгаа. Гэтэл бие даасан мэргэжлүүдийн үзэж байгаагаар бол Израиль стратегийн зорилгодоо хүрч чадаагүй тул энэ дайнд ялагдсан гэж дүгнэж гаргаж ирж байна. За энд юу гэж хэлж яах вэ гэхээр оршин тогтнохын төлөөх дайнд амьд үлдэх нь өөрөө ялалт шүү гэж хэлж байна. Оршин тогтнохын төлөөх дайнд амьд үлдэх нь өөрөө ялалт болж хувирдаг юм а гэж. За энэ үзүүлэлтээр Иран ялж байна гэж барууны одоо том мэргэжлийн улсууд бол дүгнж хэлж байна. За жишээнд энэ бидний өмнө сайхан жишээ байж шүү дээ. Вьетнам, Афганистан байж л шүү дээ. Дийлэггүй шүү дээ. За тэгээд энэ дайныг Ираны хувьд бол ер нь оршихуу, эс оршихуу гэдэг хэмжээнд хүргэснээр Ираныг цөмийн зэвстэй болох тал руу Америк, Израиль хоёр өөрсдөө түлхэж байна гэж тэд үзэж байна. Өөрөөр хэлбэл одоо энэ чинь цөмийн энергийг энгийн зорилгоор ашиглах гэхээсээ илүүтэй ер нь одоо бидний эсрэг ингэж дайралт цохилт хийж бидний эсрэг одоо Ираны эсрэг одоо дан өдөөж байгаа юм бол бид цөмийн зэвсэг хийнэ гэж бодож болно. Бас нэлээд хэмжээний баяжуулсан урантай болцсон юм байна шүү дээ. Би андуураг бол 56 кг гэсэн тоо явьжсэн санагдаж байна. Баяжуулсан урантай байдаг юм байна. За тэгээд Пуужингийн тоонуудын бас их зөрүү гарч ирж байна. Тэ. Одоо жишээлбэл хурандаа Америкийн хурандаа энэ чинь Батламалх яамны ахлах одоо зөвлөх байсан хүн одоо тэтгэвртэй гарцсан.
энэ хүн одоо жишээлбэл Хуранда Макгрегор, Дуглас Макгрегор гэдэг. Энэ анууд ойролцоогоор 40 орчим мянган пуужин байна гэж хэлж байна лээ. 40 орчим мянган пуужин. Харин Ираны газар доорх хөдөлгөөнд пуужингийн тоо нөөц тэр чинь том багыг бүгдийг оролцуулаад л юм байна л дээ. 450 мянга гэж байна. 450 мянга. Тэгэхдээ энэ Америкийн тэр 40 мянга гэдэг нь маань би бол тэр том нэлээд дунд хугацааны томоохон баллистик пуужингуудын тухай би ярьж тэгээд далавчт пуужингуудыг ярьж байгаа болов гэж бодож байна. Яг бол Америкч бас одоо бас юу хийж эхэлж байгаа шүү дээ. Дронууд хийж байгаа. Тий. Тэгэхээр тэр тоонуудыг авах юм бол мэдээж хэрэг нь 40 мянгаас бол илүү л гэж таарна л да. Зүгээр Иран баггүй хэмжээний, их хэмжээний одоо нөөцтэй байна гэдгийг харуулахын тулд Хуранда Макгрегор энэ тог гаргаж ирж байгаа юм байна гэж би ойлгосон л доо. За энэ цэргийн шинжээчд бол энэ шүү дээ. Хараа энэ чинь пуужингууд олон янз байна. Алсын тусгалтай баллистик пуужин гэж байна. Стратегийн. Тийм ээ. Тэр нь бол бүр одоо төв алгасч явдаг. За тэгээд дунд тусгалын пуужингууд гэж байна. Алсын зааных, дунд зааных. Тэгээд ойрын зааных гэж байна. Тэгээд далавч пуужингууд байна. Тэгээд дрон байна. Тэгээд их вууны тэгээд тактикийн жижиг пуужингууд байна. Одоо бүр их вуугаар буддаг пуужингууд бас байна. Тэгэхээр эн чинь сум шиг. Атла цөмийн цэнэгтэй будаж болдог. Их вууны цэнэг байх. Сум байх юм л дээ. Тэгэхээр энэ бүгдийг ингээд бодвол би оруулаад 450 мянга гэсэн юм том тоо гаргаж хэлж байгаа юм байна гэж ойлгоцсон надад. Тий. За тэгээд юу яасан сая энэ одоо болж байгаа дайнтай холбогдуулаад Трамп бол өөрөө л бид одоо ялж байна. Иран үндсэндээ устчлаа. Одоо ингээд дууслаа гэсэн маягийн юм яриад байгаа. Тий. Хэрэг дээр бол тийм биш л дээ. Тэгээд мань хүн юу гэж хэлж гэнэ вэ гэхээр ерөөсөө энэ барууны холбоотнуудаа бас уриалга гаргасан байна лээ. Өөрийнхөө цэргийн усан онгоцудаа ирүүлж оролцооч энд гэж. Одоо тэгэж нөгөө танкруудын аюулгүй байдлыг хангаач эскорт хийгээч. Тэгэхэд ерөөсөө тэнийг зөвшөөрсөн, дэмжсэн улс үндэсэндээ алга байна. Макроныг зөвшөөрөх гэж үзснээр бас болчих шиг болно дээ. Тэгээ Франц, Норвег хоёулаа болсон. Тэгээ Францын тэр сайд нь өчигдөр ярьж ах шиг байна лээ. Телевизээр. Бид бол энд оролцохгүй гэж. Норвег бас аль биесээр мэдэгдсэн байж байгаа. За бусд нь бол би бараг орохгүй болов гэж л бодож. Япон бас болно гэсэн байна. Япон бүр болохоосоо гадна Ираны эсрэг дайныг шүмжилсэн байна лээ. Энэ бол төрөмгийлэл гэж үзэж байна. Шүмжилсэн байна лээ. Тэ. Юу тэр оролцох мандтай. Ер нь бол барууны одоо энэ орнууд энэ дайныг дэмжихгүй байгаа шүү дээ. Яас өмнө нь ярьж ирсэн. Тэгэхээр энэ талаас нь бас ингээ харахад бол ер нь тэгээд Америк, Израиль хоёр бол өөрийн холбоотнуудын дэмжлэгийг авахгүй юм байна гэсэн дүгнэлтэнд хүрж байна. Тэ. За сая нэг бас онцлог нэг шинэ зүйл гарлаа. Америкийн тэр юу сангийн сайд Скотт Бессент сая 3 сарын 12-ны өдөр энэ Оросын газрын тосонд 30 хоногийн хугацаатай хоригоос чөлөөлөх шийдвэр гаргачихлаа. Барууны орнууд маш их эсрэг үзэж байна. Бүгд. Одоо G7 гэдэг том 7 байна шүү дээ. Эдийн засгийн том 7 орнууд 6 эсрэг үзэж байна. Америкийн эсрэг. 7-гийн 6 эсрэг байна. Тэ. Яагаад гэвэл эн чинь эцэст бол ерөөсөө өрөндийн орнуудын одоо Оросын холбооны улсад явуулж байгаа бодлогыг тасалж байна, хагаралдуулж байна бидний дунд нь гэсэн мэдээлэлүүд эдгээр хийж байна. Тэ. Тэгээд яг хөө энэ ямар одоо жишээлбэл нефтийг одоо ярьж гэнэ гэхээр энэ 12-ны өдрөөс өмнө 3 сарын 12-ны өдрөөс өмнө ачигдаад замдаа явж байгаа Оросын газрын тосонд энэ шийдвэр хамаарна гэж хэлсэн байна.
Тэр нэг ялах хэцүүлтэй. Байна. Тоог нэг тодорхой гаргацсан байна. Одоо жишээ тэгээ энэ шийдвэр нь бол 4 сарын 11-нд дуусгах болох юм байна. Тэгэхээр ачигдаад замдаа явж байгаа газрын тосны хэмжээ Оросынх хэмжээ 100 сая баррел байна. Одоо ингээд дэлхийд даяар одоо ингээд том танкерууд явж штт. Тэнд чинь 100 сая баррел нефть явж байна. Нэг баррел чинь ойролцоогоор нэг 90 хэдэн литр байдаг штт. Тэгээ ингээд тооцоолоод үзэхэд одоо жишээлбэл нэг баррел нефть одоо 100 хүрчлээ. Одоо явандаа улам нэмэгдэнэ энэ тоо. Удахгүй 120 хүрнэ, 150 200 хүрч магадгүй гэсэн таамаглалууд байж байна. За ингээд 100 сая баррел чинь яг ямар үнэтэй юм бэ гэд гаргаад ирэхээр 10 тэрбум доллар байна. За тэгээд 10 тэрбум долларыг үндсэндээ Америк нэгдсэн улс өөрийнх нь шийдвэрээр чөлөөлчлөө. За тэгээ энэ сая миний хэлдгээр энэ холбоотод барууны холбоотнуудын донд л ерөөсө томоохон хагарал үүсчлээ л дээ. Энэс ч болоод. За тэгээд тэгээ яг мэдээж хэрэг Америк бол энийга юг зөвтгөж гэнэ үү гэхээр ерөөсө энэ Ирантай үүссэн мөргөлдөөний улмаас энэ Хормузын хоолоо хаагдсантай холбогдуулаад энэ эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй нэ гэсэн үүднээс яасан байна. Энэ бол ойлгомжтой л дээ. Чи ямар ч эрүүл хүн бол энийг бол ойлгоно л доо. Гэхдээ энэ нөгөө улс төрийн шийдвэр цаанаа яваад байгаа байхгүй юу? Оросыг барих, Оросыг стратегийн хувьд ялгадал хүлээлгэх энэ бодлогод нь энэ шийдвэр нь зөрөөд байгаа байхгүй юу? Тэ. Эсрэг яваад байгаа байхгүй юу? Тэ. За тэгээд би түрүүн ярьж ирсэн тий. За яг хуу тэгэхээр энийг байна шүү тийм ээ. Бас юу гэж одоо том мэрэгчлүүд дүгнж гэнэ үү гэхээр ерөөсөө энэ шийдвэр нь юу харуулж гэнэ үү гэхээр дэлхийн газрын тосны зах зээл Оросоос баггүй хэмжээгээр хамааралтай байдаг юм шүү гэдгийг л тодорхой харуулчлаа гэж дүгнж байна. Арга байхгүй л дээ. Үнэн. Тэр бол үнэн. За манай оронд энэ бол бас шууд бусаар нөлөө үзүүлж байгаа. Тий. Жишээл одоо Оросын газрын тосны салбар их санхүүгийн чадамжтай байх юм бол Монгол руу нийлүүлэх шатхууны тогтвортой байдалд эргээр л нөлөөлнө шүү дээ. Тийм ээ. За Оросын эрчим хүчний экспорт Аз руу чиглэх энэ урсгал хүчтэй хэвээр байгаа явдал манай улсаар дамжин өнгөрөх дэд бүтцийн яриа хэлцээг идэвхжүүлэхэд хөшүүрэг болно гэж дүгнж болж байна бас. Өөрөөр хэлбэл одоо энэ хин хоолойн тухай асуудал яригдж байна шүү дээ. Тэгээ энийг бол цаашаа улам идэвхжүүлээд улам төрөглүүлээд явхад энэ бол Оросд ч ашигтай, Хятад ч ашигтай, Монголд ч ашигтай болж таарч байна. Энэ утгаараа бол одоо жишээлбэл энэ чиглэлийн яриа хэлцээ цаашаа идэвхжих хөшүүрэг нь болж өгч байна гэж ярьж байна л да. За одоо энэ саяхан 2-3 хоногийн өмнө Ираны гадаад хэргийн сайд энэ Аббас Аракчи нэг мэдээлэл хийсэн байна. Энэ ч одоо юунаас бас болж хэрүүл маргаан гараад байна гэхээр Ираныг энэ Персийн болонгийн Арабын орнуудын эсрэг одоо тэр янз бүрийн одоо жишээлбэл иргэний объектуудад халдлага үйлдэж байна гэж яригдаад байгаа. Тэгээ энэ тал дээр гадаад хэргийн сайд Аракчи мэдээлэл хийсэн байна л л дээ. Тэгээ энэ дээр юу гэж хэлж гэнэ вэ гэхээр ерөөсөө Израиль аль эсвэл Ану энэ Иран Арабын орнуудын хоорондын харилцааг хооронд нь хагаралдуулах хурцдахын тулд энэ орон сууц за тэгээ иргэний объектуудад өөрсдөө халдлага одоо үлдэж байна болзошгүй юм а гэж хэлж байна. Бид бол тэгээд өөрсдөө юу гэж ярьж байгаа Иран иргэний объектуудыг бол устгаж байгаа юм огт байхгүй. Бид зөвхөн Америкийн цэргийн баазуудыг онилж устгах үйл ажиллагаа явуулж байгаа гэж хэлж байгаа. Тэ. Үнэхээр Иранд бол ямар ч ач холбогдол байхгүй л дээ. Жишээлбэл иргэний объектыг устгаж байгаа. Тэр үгүй хэл Иран өөрийнхөө одоо баг сургуулийг бөмбөгцөө ингээд хэвнэг яриад байгаа ш нөгөө тал. Тий. Одоо Америкч нь Америкч дараа нь хүлээн зөвшөөрсөн. Алдаа хийсэн гэж байгаа юм. Тэгээд охтууд сурдаг сургуулийг бөмбөгдчихсэн 170 хүүхэд өгсөн байгаа. Израиль тэр юу гэж ярьж байгаа вэ? Иран өөрөө хийцээ л гэж яриад байна. Тийм мэдээж яриг. Тэгж л ярина шүү дээ. Өөр юу ярих юм тэд нар.
Мэдээж тийм юм ярина. Тэгэхээр энэ тэгээ энэ дээр бас нэг ноцтой юм хэлээд авна лээ. Хүний анхаарлыг татах үз. Тэр нь юу гэхээр энэ Америк бол манай одоо Ираны Шахид гэдэг нэг дрон биш том дрон. Шахидтай яг адилхан одоо гадна талаас нь харахад яг адилхан Лукас гэдэг нисгэгчгүй аппарат бүтээсэн байна гэж. Тэгж ярьж байгаа. Сонин байгаа үз наадах чинь. Тэр копи хийгээд тэгээд AI-гаар бомсонгуу болгосон гэнэ. Тэгээд одоо жишээлбэл нэг тийш нь явуулахад эн чинь Ираныхын ч мэдэгдэхгүй, Америкийн ч мэдэгдэхгүй болчихж байгаа үз. Тэгэхээр одоо эн чинь Америкод бол яг адилханыг хийгээд одоо ингээд янз бүрийн объектуудыг устгалаа гэхэд Иран руу жих боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь том мэрэгжлийн улсууд бас юу ярьж байгаа юм гэхээр ерөөсөө Америкийн нэгдсэн улс Израильд бол энэ маш их үнэтэй дайн болж байна гэж ярьж байна. Ираны хувьд бол харьцангуй хямд тусж байна. Харьцангуйгаар барахгүй хямд тусж байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр нэг дроныг устгахад одоо нэг том дрон одоо $100,000 байдаг юм шиг байна. Нэг дроныг устгахад $1 2 сая пуужингаар устгаж байна. Нэг дроныг. Одоо тэр хичнээн дрон тийшээ ниссэн билээ. Хэдэн мянгаар тооцогдсон шүү дээ. Тэгэхээр эн чинь агаараа хамгаалж байгаа улс чинь нэг дроныг устгах гэж ганцхан пуужа хаяхгүй шүү дээ. Нисгэхгүй шүү дээ. Хэд хэдийг нисгчээж унагадаг байхгүй юу? Зарим нь унах чадахгүй. Нөгөөх нь хурж ирээд байга амдаг. Тэгэхээр энэ дээр Америкийн нэгдсэн улс Израиль хоёр ямар их хэмжээний хөрөнгө зарч яана гэдэг нь бол энэ дээр бас харагдаж байгаа байхгүй юу? Өөрөөр асимметр гарч ирж байгаа байхгүй юу? Нэг одоо бол дроныг бол хямдхан дрон хийж штт. Бүр тэр байтугай нэг $100 дрон ч байж л байна. $10,000 дрон байж байна. За хол нисдэг $100,000 одоо дронууд байж байна. Хүчтэй. Том одоо жишээлбэл юу авч явдаг. Тесрэх бодис авч явдаг дронууд бол байж байна л дээ. Энийг бол Иран өөрөө их хэмжээгээр үйлдвэрлэж байгаа. Дээр нь гадаадын орнуудад зарж байгаа. Жишээл Оросын холбооны улсад зарж байгаа шүү дээ. Оросын холбооны улс Шахидыг чинь Украинд одоо хэрэгжилж байгаа шүү дээ. Тий. За одоо ер нь бол энэ Ираны одоо дайны байдал бол нэг иймэрхүү байна. Цаашдаа бол хэр зэрэг яаж үргэлжлэх юм байгаа юм одоо хэлэхэд бол бас бэрхшээлтэй байна. Одоо байдлыг ингээл ажаад л явж байхаас өөр бол арга алга байна. Ганц хоёр юм асууя. За Ираны Ираны талыг Оросын зүгээс Хятадын зүгээс дэмжиж байгаа хамтарч ажиллаж байгаа байдал ямар хөө байна? Ер нь бол одоо Иран Оростой, Хятадтай, аль алинтай стратегийн түншлэлийн харьцаатай шүү дээ. Орос холбооны улс одоо зэрэг зэвсэг нийлүүлж байгаа. Одоо устгагч онгоц нийлүүлж байгаа, пуужин нийлүүлж байгаа, одоо сүүлийн үеийн пуужингуудыг нийлүүлж байгаа. За тэгээд дээр нь нэг чухал одоо элемент бол одоо нөгөө юу? Радарууд. Хаанаас юу нисч ирж гэнэ үү? Яаж ингэж энэ их том сансраас авсан мэдээллийн үндсэн дээр Иранд энэ чиглэлээр бол их том тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Дээр нь Хятад бас том дэмжлэг үзүүлж байгаа шүү дээ. Тий. Оросын зүгээс тагнуулын мэдээ дамжуулж байна. Тийм болохоор зэрэг одоо Ираны цахилтууд их оновчтой болоод байна гэж ярьж байна. Тийм ээ тий. Тэр чинь л одоо нөгөө сансраас авсан мэдээллийг хуваалцсан л гэсэн үг шүү дээ. Одоо Украиныг ялгаагүй шүү дээ. Зеленский чинь ерөөсөө Америкийн мэдээллээр л нөгөө банд оролцож шүү дээ. Энийг жоохон шүүмжлэх хандлагатай байна нөгөө тал. Тэгэхээр хэр үндэслэлтэй одоо шүүмжлэх эрх байна уу? Гэхдээ шүүмжлээд яах вүлээ? Чи шүүмжлээд нэмэргүй шүү дээ. Тэгэл эн чинь энэ дайнд чинь тэгэл оролцож байгаа улсууд чинь тэгэл нэг нэгээ дэмжил явна шүү дээ. Тэгээд одоо жишээлбэл Америкийг энэ одоо тагнуулын мэдээллийг Украинд дамжууллаа гэдээ Америкийг шүүмжлэх, Оросыг Иранд тагнуулын мэдээлэл дамжууллаа гэдээ Оросыг шүүмжлэх хоёр адилхан байх гэсэн. Тийм учраас энэ тэртээ тэрнгүү ийм ер нь бол мэдээллийн дайн гэдэг чинь өөрөө
дайн болж явах үед бол байнга явагддаг гэдэг. Учираас энэ бол дандаа нэг нэгээ буруутгах, өөрийнхөө алдагдлыг багасгах, нөгөө дайсны талын одоо жишээлбэл сөргөлдөж байгаа талын одоо байдлыг улам муугар одоо дүрслэх барих. Ийм юм чинь зүгээр мэдээллийн дайн. Мэдээллийн дайн. Энэ бол тэртээ тэрнгүй явдаг гэд энийг зогсоох арга байхгүй. Ямар ч арга байхгүй. Йоо ингэж бодсон. Яг нөгөө Украины дайн бол үндсэндээ төлөөллийн дайн. Тэгээд Америкийн нэгдсэн улсын одоо үндсэндээ цэргийн командл нь удирдах явуулж байсан гэж ярьж байна шүү дээ. Байдены үед тийм үү. Тэр хэлбэл жанжин штабыг нь бол Америкийн тал удирдах байсан. Тэгээд зэрэг одоо бүхэл юм тагнуулын мэдээ, зэвсэг, мөнгө бүх юм нь Америкийн санхүүжилттэй бусад орных бас байгаа л да. Ийм дайн. За тэр дайн одоо явж байгаа. 5 дахь жилдээ орчиход байна. За тийм байхад Иранд одоо ингээд өнлөгөөс орж ирээд одоо тагнуулын мэдээ өгөөд байх шиг байна. Өгөөд байна гэдэг ингээд шүүмжлээд байх нь бол ерөөсөө одоо ямар ч одоо тийм ирэхгүй зүйл дээ. Оросын холбооны ус бол бүрэн тийм юм хийж байгаа болов уу гэж би бодож байгаа. Мэдээж хийх ёстой. Геополитикийн дайны логикоор одоо дайсан чинь бол одоо тэгэл нөхөр шүү дээ, тийм үстэй. Үнэ. Тэгэхээр Иран тэртээ тэргүй өөрийнх нь одоо стратегийн түншлэл цэргийн одоо хамтын ажиллагааг бол тал бүрээр хөгжүүлж ирсэн. Хамтраад одоо цэргийн сургуультуудыг саяхан бодлоо хийж ирсэн. Хараахан одоо цэргийн холбоот нь болчихгүй. Ерөөс энэ дайн гэхээс 7 хоногийн өмнө одоо Орос 3 улсын Орос хятад Иран 3 улсын хамтарсан цэргийн сургууль явуулж ирсэн шүү дээ. Яг үнэн. Тийм би яг хэлэх гэж байгаа мартчих. Энэ Хормузын хоолойд. Энэ 3 улсын чинь цэргийн сургуульд явсан шүү дээ. Тэр үед явж. Тэгэхээр зэрэг Оросын зүгээс мөн ялгаагүй хятадын зүгээс Иранд тагнуулын болон одоо цэргийн боломжит одоо тусламжуудыг өгч байгаа нь ойлгомжтой гэж байна. Тэрнийг бол одоо эсэргүүцэх одоо тэглээгээд одоо Оростой одоо үзэлцэх юм уу тийм боломжууд байхгүй байна. Өөрөөр тийм ирэх байхгүй. Тийм нүүр байхгүй л бас үл дээ гэж бодож байна. За ганц хоёр коммент хийлээ би. Трамп одоо саяхан 2 өдрийн өмнө телевизээр ярилцлага хийж байхдаа ам алдсан байлаа. Ам алдах жоохд үннийг хэлсэн байл та. За ер нь бол Ираны зүгээс одоо ийм их том эсэргүүцэл гарч ирнэ гэж бодсонгүй. Ираны зүгээс одоо манай ойролт орнууд байгаа тэр цэргийн баазууд руу ийм хүчтэй цохилтууд өгнө гэж ерөөсөө бодлоо. Энэ бол сюрприз байлаа гэж. Манай хүчийг шударгалдаа тийм ээ. Тэгээ өгөө ингэлждэг юм. Тийм ер нь санаж бодож исэн юм аа шууд хэлждэг хүн л дээ. Тийм үнэ. Энэ Япон Америкчууд ч нэг тийм тал бай. Нэг удаа Америкийн Трампын одоо хамгийн дотны зөвлөх нь яг тэр нэг гартуугийн өдөрдөг нэг эмэгтэй байдаг штэ. Нэг зөвлөх хэмлээ тэр эмэгтэй. Тэр эмэгтэй ярьцлага өгөхтэй гэсэн. Манай Трамп ч сайнтал нэг 5 минутын одоо анхаарал төвлөрөх чадвартай юм шүү дээ. Тэрнээс илүү бол чадваргүй гэсэн. Яг энэ хүний онцлог байна. Би ч одоо Трампыг дэмждэг. Трампын фэн шүү дээ. Яг одоо ингээд дай хийгээд явж байгаа. Тэгээд энэнд бол хөндлөгөөс авсан. Нэг зүйл би танаас асуумаар байна. Бас хэлмээр байна. Коммент хэлмээр байна. Манай зарим одоо нэр бүхий одоо том мэргэжилтэнгүүд энэ дайны талаар одоо манай энэ нийгэм дотор одоо явагдаж байгаа шүүмжлэлүүдийг эсэргүүцэж байна л да. Энэ ерөөсөө энэ Израиль Америкийн одоо явуулж байгаа үйл ажиллагааг одоо янз бүрээр шүүмжлэж байгаа энэ нөхдүүд бол ерөөсөө юу ч мэдэхгүй нөхдүүд ээ. Зүгээр одоо энэ уулных нь виз нь гараагүй, Америкийн виз нь гараагүй нөхдүүд л ингээл янз бүрээр ингээд шүүмжлээд байгаа. Бид нар одоо Америк Израилийг шүүмжлэх ямар ч одоо шаардлага байхгүй шүү дээ гэсэн юм. Ингээд том телевизээр ороод яриад байна шүү. Та энэ талаар юу гэж хэлэх вэ? Гэхдээ би одоо тийм сонсоогүй л дээ. Зүгээр хийнэ бол утгагүй гэж би шууд хэлнэ. Мэргэжлийн хүн шүү дээ. Бүр том мэргэжлийн дипломат хүн шүү. За. Нэрийг хэлээд. За наад чинь бүр одоо дээд зэргийн бүр утгагүй юм. Би одоо нэгэнт одоо тэр чи мэргэжлийн хүн гэж хэлсэн бол ийм юм яриа зогсож байна гэдэг бол үнэндээ ерөөсөө бүр энэ хүн ерөөсөө юу ч мэддэггүй. Эсвэл бүр одоо буруу тийшээ харчихсан ийм л хүн байна гэж хэлэхээс өөр арга байхгүй. Чи асуудал боддогоор хандах хэрэгтэй шүү дээ. Боддогоор хандах хэрэгтэй. Эний цаад учир начрыг гаргадаг байх хэрэгтэй. Тэгжээж юм ярина уу гэхээс биш зүгээр. Харин би тэгээд яриад байдаг байхгүй юу? Яахаараа одоо жишээлбэл одоо манай зарим одоо жишээл энэ сурвалжлагч нар ч байж л байна. Одоо энэ тайлбар хийдэг бас мэргэжлийн улсууд ч байж л байна. Одоо ингээл
Оросыг болохоор ерөөсөө зүгээр хямар боломжтой байна уу? Шүмжлэх гээд байдаг. А Америкийг болохоор тэр хичнээн дайн үүсгээд хичнээн засгийн газрыг унгаад хичнээн одоо буруу болохгүй юмуд хийж чад олон улсын эрх зүйг эвдээд явж байгаа хараад юу ч ярьдаггүй. Ийм усуд зөндөө байна манайд. Харамсалтай. Ийм усуд одоо юу ярих вэ дээ? Тэгэхээр хоёр нүртэнгүүд л гэж хэлэхээс өөр арга байхгүй. Харин тэгэхээр манай энэ одоо энэ салбарын мэрэгжлийн улсууд нь одоо бас хосрогдчиход байна гэж бодоод байна. Яалч үгүй юм байлтай байна. Би түрүүнийг хэлсэн дээ гадаад ямар дүүрэн боллоо гэж. Тий. Энэ чинь зөвхөн гадаад яам бас биш. Манай ерөн төрийн байгууллагуудад. Тэр бол саяны хүн бол гадаад яамны л хүн. Ер нь гадаад яам байсан тийм. За. Тэгэхээр энэ тал дээр манай мэрэгжлийн салбарын анхаараач. Та нар ч одоо явж яг одоо нийгэм доторх энэ иргэний сэтгүүлчээд иргэдээсээ доор орчоод байна. Иргэд энэ дайныг ер нь аливаа дайныг шүүмжлэх хэрэгтэй. Дайн хийж байгаа усуудыг шүүмжтэй талаас нь харах бүрэн хэрэгтэй. Зүгээр тэр дайны одоо чухам мөн чанар цаана ямар ашиг сонирхлын мөргөлдөө яваад байна уу? Энэ цаашдаа хэрэгэх бол гэдгийг мэрэгжлийн улсууд одоо хөндлөгийн байр сууриас бие даасан байдлаар дүн шинжилгээ хийж иргэдэд хүргэж явах үүрэгтэй. Тийм ээ. Гэтэл иргэдээсээ долоон доор орчихсон тийм байдалтаар ингэ юм ярьж байдаг нь ихээхэн харамсалтай байгаамаа. За санал нэг байна. За бас нэг зүйл комент хэлмээр байна. Энэ дайнд Израиль, Америкийн тал бол ихээхэн хохирол амсаж байна гэдэг. Энэ дай удаач тусмаа Израиль, Америкийн талд бол ашиггүй тусна. Яг тэр зэрэг энэ хоёр улсын чинь одоо дайны тэр зохиомж одоо дизайн гэх юм уу да. Энэ бол олон жил их бурууд тийш явж ирсэн. Одоо нөгөө цэрэг дайны комплексийн одоо том лобби байдаг шүү дээ. Бид нар чинь маш их мөнгөөр одоо зэвсэг хийдэг. Тийм хандлагатай. Тэгээд дайн хийвэл тэртээ тэргүй манай талд ялах юм чинь тухайн зэвсэг бол ер нь өртөг өндөртөө байх тусмаа сайн баггүй тэднэрт. Тэгээд тэр мөнгөний чинь ашигаас одоо тодорхой хувь нь улс төрчд рүү явж идэг. Тэгээд эхий одоо 1990 оноос хойш нэг төвт болсон тэр цагаас хойш ерөөсөө Америкийн цэргийн бодлого бол аль болох одоо зардал өндөртөө том дайнуудыг хийж асаас одоо том одоо томахок зардал үнцэн өндөртөө тэр буужингуудыг шиг буудаж аль болох их хэмжээний мөнгө эргэлдүүлж байх гэдэг ийм хандлагатай явж ирсэн. Гэтэл Иран мэдээ Орос их мэд энэ усууд яаж юм хэрэг амьд улдахын тулд тийм ээ survival амьд үлдэхийн тулд одоо бүх хүчээ шавхаж хямд зардлаар одоо өөр ашиг өндөртөө зэвсэг хийхийг л одоо зорж ирсэн. Тэр утгаараас Оросын тал гэхэд Оросын холбооны улс бол Америкаас хоол төрүүлчихэд байгаа цэргийн технологиор. Тий. Хоёрдугаарт Америкаас хэд дахин бага тий өөр ашигтай зарцуулдаг. Маш бага одоо өртгөөр өндөр өөр ашигтай тийм зэвсэг технологи үйлдвэрлээд цэргийн зардал нь бас их олон дахин бага Америкаас. Иран мөн ялгаагүй тийм хандлагатай. Иран бол одоо эдгээр одоо жижигвтер эдийн засгийн жижигвтер гэж байгаа ч гэсэн том гүрэн 2700 жилийн төрөлт улсын түүхтэй ийм том гүрэн тэр одоо өөрийгөө хамгаалах тэр системийг бол маш сайн хийж чадсан байна. Одоо гадаад хэргийн сайд нь яриад байгаа шүү дээ. Бид энэ дайнд чинь олон жил бэлтгэсэн, олон талаар бэлтгэсэн. Бид энэ дайныг үргэлжлүүлэхэд бэлэн байна. Дайны хүсч байгаадаа биш. Угаасаа энэ дайн энэ занал хийлэл олон жил үргэлжилсэн учраас бид энэ бэлдсэн юм аа. Үнэн. Бид бууж өгөхгүй. Одоо шууд одоо гарч ирээд сайхан өдөр болгон гарч ирж байна. Бид янз бүрийн сувгуудаар. Мэдээж том сувгуудаар бол гарахгүй, жижиг сувгуудаар гарч. За ийм том ялгаа байна. Тэгэхээр энэ байдлыг одоо бие даасан одоо мэрэгчлэлтэнгүүд эхнээс нь л ярьсан л да. Дайн эхлээс өмнө энэ бол одоо Трампд өөрийгөө амиа хорлох тийм юм руу орох болов да. Трамп одоо ийм хийчихгүй байлгүй дээ. Тийм ээ. Хийвэл энэ бол нөгөө forever war. Мөнхийн дайн руу орно шүү гэдээсэн тийм ээ. Чадахгүй л да. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бодит байдал дээр бол ерөнхийдөө их хүнд байна. Америкийн талд бол их хүнд байна. Манай Трамп одоо хүнд байдалд орж болдсохгүй. Миний одоо дуртай ерөнхийлөгч юм байна. Дундын сонгуульд одоо ялагдчих үедээ хөрх юм. Бараг ялагдчих байх л гэсэн юм ярьж байна лээ. За тэрнээс гадна бас нэг юм байна. Эпштайны нөгөө файл тэрнээс одоо анхаарал сарниулах тийшээ энэ зорилго бас агуулчих уу гэж ингэж яриадсан. Наад тухай чинь маш тийм их тодорхой мэдээллүүд явж байгаа байна лээ. Израилийн гарт
Энэ Эпштейний баахан нарийн ширийн мэдээллүүд, зураг, хөрөг, бичлэгүүд бас тэнд байдаг. Тэргээр Трампыг шантаажлаад энэ дайнд оруулсан шүү гэсэн яриа их өргөн дэлгэр яригддаг юм байна лээ. Тэм учраас бол жишээлбэл Эпштейний юг нууцаас гаргахгүй гэдэг байр суурин дээр Трамп бол хатуу байгаа шүү дээ. Тэгээ гаргахгүй сууж байгаа. Тэгэхээр энэний цаана чинь Эпштейн чинь бол их олон сувгаар одоо олон хүнтэй танил байсан хүн тэр тухай бөө мэдээлэл явж байгаа шүү дээ. Тэр байтугай манай Монголын зарим одоо том улсууд Эпштейнтэй холбоотой байсан юм байна лээ шүү. Тэр зураг хөргөнд гарчихсан мэдээлэл яваал гэдэг юм байна лээ. Тэгэхээр энэ дээр бол яг үнэхээр энэ бол том асуудал бас тийм. Энэ чинь нэг том шантаажд орсон байхыг бас үүсэхгүй тийм. За дайны шалтгаан дээр гэх мэтчлэн олон хэд хэдэн юм зүйлүүд ярьж байгаа. За энэ дээр би бас нэг комент хэлье. Дайны шалтгааны хувьд бас нэг хүчин зүйл байж болох юм а гэж. Юу гэхээр зэрэг энергийн зах зээлийн нэг өөрт ашигтайгаар өөрчлөлт гэсэн Трампын тийм санаархал байж болзошгүй. Юу гэхээр зэрэг Трамп бол Байдены зах зээлээ ялгаатай юу гэхээр зэрэг газрын тосыг одоо газрын тос энэ одоо уламжлалт эрчим хүчийг бол маш ихээр одоо хөгжүүлнэ гэдэг юм бодлоо. Өөрөөр хэлбэл нөгөө сэргээгдэх эрчим хүчний чинь эсрэг байр суурьтай юм шүү дээ. Ер нь сэргээгдэх эрчим хүч бол бас байгаа үр ашиг муутай байгаа л да. Ер нь тэр сайн үр ашигтай гэдэг нь батлагдааг байгаа. Ер нь яг нарийн ярих юм бол. Тэгэхээр зэрэг Трампын талын тэр фракцийн консервативчууд ер нь бол тэр талд зогсдог. За тэгээд Трамп ч гарч drill baby билүү нэг тийм өрөөтэй. Ухан эцсийн хүртэл одоо ухаад өрөндөөд газрын тосыг олборлоно гэдэг бодлоо. Байден бол тэрний эсрэг байсан. За тэгэхээр зэрэг одоо бол Америкийн нэгдсэн улсын газрын тосны олборлолт, газрын хийн олборлолт, байгалийн хийн олборлолт маш ихээр нэмэгдсэн. За хамгийн том одоо үйлдвэрлэгч газрын тос олборлогч улс болж хувирсан. Дэлхийд дээр. Урд нь тийм байгаагүй. 2010 он хүртэл ерөөсөө энэ улс чинь цэвэр импортч улс байсан юм шүү дээ. 2010 оноос хойш тэр зандрын хувьсгал гэж юм болоод ингээд одоо энэ улс бол Сауди Арабын нэгдсэн улс хоёрыг нийлүүлснээс илүү их одоо газрын тос олборлдог ийм улс болж хувирсан. За Украины дайныг хийснээрээ үр дүнд нь Америкийн нэгдсэн улс Европын зах зээлийн 40-45%-ыг LNG-гээр нийлүүлдэг ус. Саяны таны ярианд орсон нөгөө өмнөх одоо Оросын газрын тосноос одоо 5-6 дахин их үнээр Европын зах зээл рүү LNG нийлүүлдэг болсон. Тийм. За тэгэхээр зэрэг энэ одоо өнөөдрийн хүртэл одоо 100 орчим жил дэлхийн одоо газрын тосны байгалийн хийн зах зээл томоохон үүрэг оруулалтад явж ирсэн ойролт орнуудыг гэдэг үүмэн саманд оруулснараа зах зээл дэлхийн одоо тогтсон зах зээлд өөрчлөлт оруулах ийм санаархал Трампын хувьд байж болзошгүй. Ийм юмд бол манер бол маш их тийм сонирхох ёстой бодлого нь угаасаа тийм учраас ийм байж болзошгүй их нэг таамаглал. Наад чинь байж тий ер нь бодууштай юм асуудал. Энийг ч асуудал үзэх хэрэгтэй. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын тэр газрын тосны олборлолт хэр байна уу? Гэхдээ энэ өмнө самууныг дэгдээснээр нөгөө тогтсон юм чинь одоо эвдрээд эцсийн нүндээ Америкт ашигтай тусгая гэсэн ийм бодлого ш. За иймэрхүү зүгээр яг одоо шууд уншигдахааргүй ийм одоо үйл явдлууд байдгаа. Стратеги гэдэг бол стратегийн эрсдэл бол дандаа тийм маягаар л явдаг. Тэгэхээр одоо эрчим хүчний зах зээл энэ газрын тосны зах зээл гэдэг юм чинь өөрчлөгдөж байна. Өөрөөр хэл Америк гэдэг том тоглогч гараад ирсэн. Тэгэхээр энэ бол одоо нэг номын тоглогч болох ёстой. Өмнө нь тогтсон зах зээлүүдээс одоо улааж авах ийм бодлого явуулж байж болзошгүй. За энийг одоо манай судлаач нар, иргэн судлаач нар, мэргэжлийн судлаач нар анхаарна зээ. Тэгээ энд бас нэг санаа байж болно. Энэ тухай бол урд дээр үед бол ер нь бичиж ярьдагч байсан. Энэ юу гэхээр одоо энэ том гөрнүүд байна шүү дээ. Одоо гол том орнууд. Би энд бол Оросыг харин оруулахгүй. Тэд өөрийнхөө байгалийн баялагийг хэвээр нь олон зуун жилээр үлдээж одоо хэдэн зуун жилийн дараа тэр чинь алтуулж хувирна.
Тэм учраас тэрнийгээ хадгалж гаднаас одоо тэр энергийг одоо тэр энергийн тэр юг оруулж ирэх бодлоготой бас байсан гэж би одоо нэлээд дээр олон жилийн өмнө уншиж ирсэн санагдаж байна. Энэ чинь бас нэг бодууштай санаа шүү. Яг бол өөрийгөө тэр өөрөөр хэлбэл цаад 200-300 жилийн цаатахыг бодож штэ улсууд. Тий. Тэгээ 200-300 жилийн дараа эн чинь дуусан штэ. Эн чинь газрын тос дуусна, нүүрс дуусна. Тэгэхээр эн чинь тэрний чинь дараа өөрийн тэр байгалийн баялагтай үлдсэн орнууд л цэцэглэн шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр бол их юм бас бодож том бодлогоор энэ асуудал бас хандаж исэн тал бас байдгиймаа гэж би нэлээд дээр үед бол уншиж ирсэн л да. Гэхдээ Трамп бол өөр хүн. Трамп бол бодлоготон гэхээсээ илүүтэй энэ хүн бол бизнесмен хүн. Тийм учраас нэлээд их олон юмыг бол бизнес шүү яаж байна. Өөртөө ашигтай юмыг бол хийж байна л. Энэ Европ, Америкийн харилцаа, Америк, Канадын харилцаа энэ бүх юм дээр чинь одоо ингээд их тодорхой харагдаад явж байна л да. Тийм эрчим хүчний ийм зодон том ийм өрсөлдөөн явж байж болзошгүй маа тийм ээ. За тэрнээс гадна товчгоо дурдъя. Эрчим хүчний гэж нэг ийм том өөрчлөлт сүүлийн үед 2010 оноос хойш гарч ирсэн. За бас нэг том өөрчлөлт бол мөн л тэр үеэс гарч ирсэн нэг том өөрчлөлт бол нөгөө офшор бүс. Офшор бүс гэдэг чинь одоо мөнгө хадгалдаг газар шүү дээ. Нууцлалтай. Тэрийг одоо хинч аваачаад ямар ч одоо луурчин одоо хулгайн аваачаад мөнгө хадгалуулсан тэрний нууцлыг хадгалдаг офшор. Тийм учраас манайхан ч одоо нөгөө тэр нь хүүгүү тийм ээ. Тий. Тэгээ нууц. Тий. Тэгэхээр ийм маш бага татвартай тийм ээ. Тийм одоо дэглэн байсан. Тийм дэг журам байсан. Тэр алга болсон. 2010 он орчмоос. Үндсэндээ 2000 оны нөгөө терроризмын дайны үед л энэ дэглэм алга болсон доо. За Лондоны Английн одоо City of London, Лондоны хот гэдэг нэртэй одоо чөлөөт бүс байгаа. Санхүүгийн чөлөөт бүс. За тэр бол яг гол төв нь байсан. Өөрөөр хэлбэл тэр офшор гэдэг тэр дэг журамд Англи гол одоо дүрдэн тоглож байсан. За тэгээ Карибын арлууд нэтэргээд байдаг шүү дээ. За тэр юм чигээс байхгүй болсон. Швейцарын банк гэдэг бас одоо санхүүгийн чөлөөт бүс байсан. Тэр бас байхгүй болсон. Одоо бол тухайн төр улс одоо хөөслөд ингэж явах юм бол хэн вэ одоо хамаагүй одоо манай одоо нөгөө офшорт юм хадгалуулдаг нөхцөл баг шүү дээ. Тэр очоод хэдэн төгрөг хязгаар хадгалуулсан гэдгийг шууд илрүүлж болно. Тэгээд арга хэмжээ авч болдог болсон. За энэ бас нэг одоо дэлхийн геополитикт нөлөөж байгаа нэг хүчин зүйл гэж яриад байгаа. За ингээд бид хоёр эхний сэдвүүд өндөрлж байна. Ираны дайн үргэлжилж байна. Тэгээд үргэлжлүүлэн хэдүүлээ судалцгаая.